За хай өнөөдөр сайт нь мэдээ нийтлэхийг зааж байна. Сайт руу ороод логин хийж. Тэгээд аниме хэсгээс мэдээ нийтлэх газараа сонгоод тэгээд энд бичих гэсэн товчлуур дээр дараад гарчгаа хийж өгнө энэ дээр. Энэ дээр ямар ч хамаагүй өөрийнхөө бичгийг хүссэн бүх зүйлээ бичээл. Тэгээд YouTube-ээс видео оруулъя гэж бодъё. Видеон дээр маусаараа дараад source code copy гэдэг. Тэгээд энэ дээр байгаа HTML дээр дараад BR гисийн арталт нь paste гэж. Тэгээд ахаад энэ HTML дээр дараад оруулах. Ингээд гараад ирэх видео. Тэгээд оросон файлаа засахыг хүсэх юм бол энэ засах гэж гараад байна. Засах гэж ороод зураг оруулах гэж бодъё. Тэгвэл бол автаж гэдэг дээр дараад Google-с зураг авчи. Энэ зургийг сейвлээд за одоо attach мэдээ нийтлэх талбайгаа attach дээр дарж агаад саяны сейвсэн зураг сонгоод open дараад тэнгүүд энэ attachment гэдэг дээр нөгөө зурагч ороод ирнэ. Тэгэхээр энэ ардталт нөгөө дөрвөн тэмдэгтийнх нь эхнийх нь болохоор энэ сайтын урт байрлал гэсэн үг. Хоёр дахь нь бол тэр голд нь байрлуулсан зургийг голд нь байрлуулъя гэвэл ингээд голыг дээр нь дарчихна. Хоёр дахь дээр ингээд оруулах гэдэг дээр дараад your host руу аниме танилцуулга. Энэ хэсэгт ингээд мэдээг оруулчлаа гэсэн үг. Маш амархан доор хамгийн доор ингээд бичих гэсэн товчлуур дээр дараал болов. Тэгээд видео оролттой дээр source code гэд байдیں۔ Тэрийгэ бичиж өгөөл энэ HTML дээр дарж агаад энэ дээр paste хийгээд дахиад HTML дээр дарчих. Энд тийм харагдахгүй ч гэсэн орцсон байна гэсэн үг. Тэгээ оруулах гэдэг дээр дарахад л болоо.